За. Окей. За, сайн уу бүгдээрээ. За. Миний хувьд бол одоо яг өөрөөсөө эхлээд танилцуулаад явчих. Энд ирсэн залуучууд маань бас өөрсдийн цаг заваа бас зориулаад ирсэн бас баярлалаа гэж хэлье те. За, би бол одоо арилжааны коуч болоод одоо нэг 2 3 жилийн өөрөг үзэж байна. За, 7 жилийн арилжааны туршлагатай. Тэр дундаа за Mantle Capital, XM гэх брокеруудын компаниуд дээрээс ажиллаж байсан туршлагатай. За, тэгээд брокер дээр ажиллахаас гадна өөрөө арилж байгаагаас илүү ашигтай байгаадс болохоор тэгээд арилж байгаа хийхдээ коучинг бас давхар юмнууд хийгээд улам өөрийнхөө мэдлэгийг сайжруулахынгаа бас хүмүүст ингээд бизнес болгоод явж ирсэн юм байна. Тэгээд ер нь бол wave аргачлал өнөөдөр бол заана. Тэгээ wave-ыг хаанаас сурсан бэ гэхээр Англид энэ WeTrade Waves гэдэг ингээд тусдаа бүр ээлжүүдийн давалгаа бүр өөр төвшөнд гаргацсан юм байгууллага байдаг. Тэгээд тэрэн дээр сурсан зүйлсүүдээ бас эднийх ч гэсэн бас жоохон дутуу зүйлтэй юм байна. Одоо өөрөөхөө сайжруулж хийгээд өөрөө сайжруулад X Wave гэдэг аргачлалыг гаргаад ирсэн байна. За тэгээд өмнө нь одоо жил орчмын өмнө эхний сургуультаа гаргаж ирсэн. Энэ бол X Wave 2.0. Өмнөх нь болохоор X Wave 1.0 болж байгаа. За тэгэхээр MOT Hub дээр миний би бол одоо ингээд Wave болон арилжааны сэтгэл зүйн коучинг үйлчилгээ зааварчилгаагаа хийх байх нэ. За тэгэхээр энэ 7 хоногийн хувьд гэх юм бол бидний хувьд зөвхөн X-Wave аргачлалаар маркетинг зан хандлагыг таних нь байна. Трендээ тодорхойлох чадвараа нэмэгдүүлэх байх нь байна. Тэгээд өөрчлөлтийг мэдээж те өөрчлөлтөө харах таних боломжуудаа нэмэгдүүлнэ. За мэдээж импульс болон correction гэсэн энэ маркетинг хоёрхан хөдөлгөөнийг илүү сайн одоо те давлгаачлан таньж ялгаад за тэгээд арилж байгаа нэмж бас тодорхойлох нь байна. За тэгээд мэдээж би бол яг ганц техникл талаас нь юмыг тайлбарлах дурггүй. Яагаад тэгэхээр энэ бол зөвхөн биеийн дээд доод хэсэг гэсэн үг хэвгүй. Ер нь майндсет нь бол биеийн хөл гэсэн үг. Бидний техникл ар чадвар гэдэг бол бид нар гараараа юмыг босгож хийдэгч хийдэг. Тэр бол техникл ур чадвар чарттайгаа ажиллах. Хөл гэдэг бол биднийг хаа нэгтэй газар руу явуулж идэг. Бидний тулгуур эрэхтэй хамгийн чухал эрэхтний нэг. За тэгэхээр майндсет гэдэг бол заавал салшгүй нэг уялдаа холбоотой. За тэгээд майндсет техникл тэгээд арилжааны төлөвлөгөө буюу дүрмжүүлэлт гэдэг ийм тодорхой хэсгүүдийг авч энэ 7 хоногт хэдүүлээ суралцах байх нэ. За тэгээд бидний ангийн тохиролцоо бол ер нь бол зорилготой зориулттай буюу өөрийнхөө тэр зориулттай байдлыг харуулаарай гэж хүсмээр байна. За давталт хийгээсэй гэж хүсэж байна. За давталт хийгээгүйгээс болоод wave бол үр дүнгүй байна гэж бити бодоосоо. Wave бол яг уу гадуур заадаг хүмүүс бол байгаа. Elliott Wave гэж заавал 1 2 3 4 5 гэж тоолдог ABC гэдэг. Тэдний заадгаас миний Wave бол 10 дахин ойлгомжтой 10 дахин үр дүнтэй байх болно. За тэгээд аль болох энд хамтдаа суралцсан хүмүүстэйгээ сурсан зүйлсээ бас хуваалцуул их сайн байна. Яг тэгэхээр хүн хуваалцж явахдаа өөрийнхөө мэдлэгийг болон батжуулж яадаг юм угаасаа хүний өвөгдөл байгаа. За тэгээ хичээл рүү орцгоё. За, фрактал гэдэг ойлголтоос хэдүүлээ хичээлээ эхэлнэ. Фрактал гэдэг ойлголтоос ер нь л эхэлнэ. За, Монголд одоо фрактал гэдэг арилжааны аргачлал ер нь бол нэг гарч ирэх шиг болоод ирсэн, нэр томьёо яваадсан. Гэхдээ энэ нь бол фрактал гэдэг нэр томьёон дээр үндэслэлсэн энэ байгалийн өвөгдлийг л хэлж байгаа. За, энэ байгаль дээр фрактал гэдэг нь бол хамгийн наадзах нь одоо байгаль гэхээр бид нэр мод төсөөлдөг тийм болохоор модын жишээг авчлаа. За, фрактал гэдэг нь болохоор олон ижил жижиг бутархай нэгдэж томрон бүхэлжээд нэг өөрийнхөө том хувилбарыг бий болгох нэг хэлбэрийг хэлж байгаа. Нөгөө талаасаа нэг том хэлбэрээс олон жижиг бутархай олж задрах энэ үйл явцыг хэлж бас болно. За жишээ нь гэх юм бол одоо яг модыг ингээ харах юм бол ингээ мод байж байгаад нэг том үндснээс олон том мөчрүүд гарч ирээд тэгээ тэр дотроо ингээд бүр жижигхэн мөчрүүд гарч ирээд мөчрүүд дотроо дахиад мөчрүүд гарч ирээд тэгээ навч болоод тэгээ навчин дотроосоо дахиад ингээ навчаа ингээ томруулаад харсан чинь ингээ яг дотроо өөрөө мод шиг ийм бүтцтэй харагдаж байгааз. Зүгээр навчрах уу ийм биетэй л болсон болохоос. Тэгээд яг ийм үйл явц нь маркет дээр ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас байна гэдэг ийм зөв тогтол бол байгаа. Зөв тогтол буюу одоо яг адилхан зүйл байна гэж байгаа. За тэгэхээр фрактал хугтгууны үүсэл нь хаанаас
бий болсон бэ гэхээр Fibonacci-да Pisa гэдэг 10 одоо 3 дугаар зууны үед байсан манай Чингис хааны үед байсан Италийн нэрт математикч одоо энэ хүнээс гаралтай байгаа. За энэ хүн маань болохоор Арабын нэгдсэн Эмират одоо тий одоогийн Араб руу яваад дундад Аз руу яваад өөрийнхөө математикийн аргачлалыг сайжруулж ирсэн. За тэгээ буцаад Италид ирэхдээ өөрийнхөө алтан огтлын хууль буюу gold ratio гэдэг хуулийг гаргасан. За энэ нь яг ямар хууль байсан бэ гэхээр за 50% гэхээр бид нэр дунд гэж боддоо шүү дээ. Гэтэл байгалийн хуулийн дээр 61.8 гэдэг маань өөрөө яг байгалийн хууль юм байна гэдгийг энэ томьёолыг гаргасан баа. Хүн ингээд яг тэр хүний өөрийн өгөгдөл тоон 61.8. Одоо бид нар ингээд нэг бэлүү байлаа нүдэн анжгаад тэг дундуур нь зүсгэж оролдлоо гэж бодоход бид нар яг дундуур нь зүсдгүүл юм байна л да. Нэг 61.8 60% тань. Тэгээ нөгөө талдаа нэг 40% тань ч гэдэг юм уу те нэг тод дундчлал. Тэгсэн чинь яагаад бид нар ийм байт юм бэ гэсэн чинь 61.8 гэдэг тэр огтлол руу бид нар байнга тэмүүлж яадаг тэр алтан огтлол руу тэмүүлж яадаг ийм хуультай байна л да. Тэгээд одоо та хэд маань Fibonacci ашиглангууд 61.8 гэдэг чинь ер нь бол яагаад маркет дандаа тийшээ буцаад байдаг вэ гэхээр яг тэр лүгэл одоо нийт массын сэтгэл зүй тэмүүлээд байдаг болохоор тэгж бид нар яваад байгаа. Нөгөө талдаа яг уран зураг барилгаар ингээд хэдүүлээ яг жишээлж авах юм бол энэ Мона Лизагийн зургийг хүн болгон ер нь баг мэднэ те. Мона Лизагаас илүү гоё зурсан, илүү лаг зургууд, үнэтэй зургууд байдаг ч гэсэн бид нэр Мона Лизанд яагаад татагдаад байдаг вэ гэсэн чинь Leonardo da Vinci гэдэг хүн энэ Fibonacci-гийн шавь нөхгүй. Тэгэд явц дундаа энэ принципл зарчмууд нь ингээ сайжраад явсан чинь Leonardo da Vinci яг тэр багш нарынхаа багшийн одоо бүх тэр хоримтлуулсан мэдлэгээс өөрийнхөө зургийг ганцхан зургийг 3 жил зурсан юм түүхтэй те. Тэгээд энэ нь 400-ны туршид ингээд нэр хүнд нь хизээж явахааргүй одоо те одоо зогсохооргүй болсон байн хөгжиж яадаг. Тэгэд энэ нь юунаас болсон бэ гэсэн чинь Leonardo da Vinci бүр гайхалтай сэтгэдэг одоон орон барилга уран зураг гэх те эрүүл мэнд бүх зүйлсээ гайхалтай сэтгэдэг хүн энэ хүний алтан огтлол хүний сэтгэл зүйнд юунд татагддаг вэ гэдгийг энэ бүр математикийн онолоор бүр жишэрхэг миллиметр болгоноор энэ зураг зурсан. За тийм байгаа. За тэгээд ер нь бол бүр энийг задлаад ингээд явах юм бол те хүний биеийн бүтэц шинжлэх ухаан барилга газар зүй сансар огторгуй гэд бүх юм нь одоо энэ дэр ингээд байж байгаа. Одоо энэ дээр үе бүр 3000 жилийн өмнө барьсан барилга хүртэл одоо яг энэ алтан огтлын хуулиар барьсан те. За зураг за тэгээд одоо бүх гайхалтай хөгжмүүд те бүгдээрээ энэ секвенсийн алтан огтлын хуулиар буюу Fibonacci-гаар ингээд батлагддаг. Уран зураг те сансар огторгуй хэмжээс бүх зүйлс нь энэ Fibonacci-тэй холбоотой. Одоо энэ зургууд за дараа нь ингээ барилгууд те энэ одоо Таж Махал гэдэг үлээ те энэ гайхалтай барилгууд бүгдээр ингээд архитектур, суур бүх зүйлс нь яг яагаад ингэж бид нарыг ингэж татаад байдаг вэ гэхээр алдартай болоод байдаг вэ гэхээр бидний энэ яг сэтгэл зүйд яг нөлөөлдөг тэр алтан огтлын хуулийн тоогоор л явчихж байгаа. За тэгээд энэ бүгдийг ингээд тайлбарлах юм бол хүний биеийн бүтэц ингээд гарны одоо хэмжээс те бүгдээрээ яг бүр ингээд алтан огтлын хууль واخгүй. Одоо ингээд та нар ингээд нэг бие нэг төсөөлтөө бие ингээд бүтнээ ингээд зогсоод харах юм бол та нарын энэ бүслэгийн яг энэ хүүс хүртэл 61% нь байгаа, бараг 60% нь байгаа. Дээшээ ингээд 40% нь байгаа. Тэнгүүд яг бидний ингээд эхээсээ төрөхдөө бидний ингээд яг бүх тэжээлийнхаа эхийг авдаг хэсэг нь 50% дээр яага байгаагүй те 61 дээр байсан байгаа байхгүй. Гэх мэт за тэгээд л ер нь бол энэ гарын үе юм уу ингээ бүх зүйлс нь одоо 61.8 161.8 гэдэг одоо энэ тоонуудад ингээд хуваагдаад ингээ хайрцаглагдаад явцдаг. За тэгээд яаж энэ тоонууд нь гараад байгааг нь та хэд маань өөрөө ер нь бол тодорхой судалжаарай. Энэ бол ингээд өмнөх тоог нь өмнөх тоонд нь нэмээд явчингууд өмнөх тоонд нь нэмээд явсаар байгаад гэхдээ явсан ч гэсэн хэдий одоо энэ хэдэн 1100 болсон ч гэсэн өмнөх тоонд нь одоо өмнөх тоогоо дараагийн тоонд хуваангууд тэр нь 61.8 гарч идэг. Одоо бүр ингээ калькулятор гэдэг хэдүүлээ бас ингээ бүр юмыг жоохон дэлгэрүүлээд үзчихээ л тэ. За одоо ингээд өмнөх тоонд нь нэмээд явсараа 34. За тэгээд 34 дээр нэмэх нь
21 гингүү 55 гарчиж байгаа шүү дээ. 55 дээр нэмэх нь 34. За тэнгууд ингээд 89 те. 89-ыг хуваах нь 89-ыг хуваах нь 55. 161.8. 161.8 гарч байгааз тэнгууд 55-ыг хуваах нь 89 гэсэн те. Тэнгууд 161.8 те. За тэгээд энэ 134 одоо дараагийн тоон бол одоо 80 144 болж байгаа шүү дээ. Нэмэгдэл нь. Тэгвэл 144-ыг хуваах нь 89. За 161.8 тий. Тэнгүүд 89-ыг хуваах нь 144. Тэг 161.8 гэдэг ийм тоонууд бас гарч байгаа. За тэгээд би яагаад маш их цаг хугацааг зарцуулан байж энийг хэлээд байна вэ гэхээр энэ маркет бол тэр чигээрээ математикийн тооцоолол төр бол байгаа. Тэгээд тэр математикийн тооцоолол нь юугаар вэ гэхээр бидний яг энэ сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл зүй буюу бид нар юунд татагддаг вэ те? Ханш юунд татагддаг вэ? Ханш аль зэрэг рүү ямар учрал холбоосоор татагддаг гэдгийг эхнээс нь одоо суурьтай тайлбарлангууд энэ суур мэдлэг дээрээсээ хэдүүлээ ойлголтон дээрээсээ дараагийн мэдлгүүдээ өрөөд явах юм. Окей? За тийм. За тэгээд эднийг түр хаачих. За тэгэхээр давлгааны онолоос өөрийн арилжаанд давуу тал болгон ашиглах нь гэж байгаа. За тэгэхээр бид нэр Dove theory гэж ер нь бол бах анх сурж эхэлж байхдаа л мэддэг те. Тэгээд Elliott wave гэхээр 1 3 4 5 гэл ингээл нэг ойлгомжгүй юм яваад байгаа юм хөдлөж байгаа юм хөдлөхгүй байгаа юм. За тэгээ X wave. За Elliott болон X wave хоёрын хооронд ямар ялгаатай байгаа вэ гэхээр биднэрт ер нь бол Dove theory гэж байгаа. Elliott wave theory нь бол одоо Ralph Nelson Elliott гэдэг хүнээс анх 1939 онд за 1920-ад оны үед анх гаргаж ирсэн ийм теори байгаа. Тэгээд ерөнхийдөө яаж хөдөлтөө гэсэн чинь нэг ийм маркет нэг ийм 5 хөдөлгөөнөөр хөдөлнө те. Тэгээд дотроо тэр 5 хөдөлгөөн өөрөө ингээд нэг 5 задарна 3 задарна 5 задарна 3 задарна 5 задарна гэдэг. Тэгээд ингээд энийг daily trend гэж үзэх юм бол энэ нэг 4 цагийн тренд энэ нэг цагийн тренд ч гэдэг юм уу те. Ер нь бол давлгаанууд гэж үзэхэр л байна л та. Гэсэн чинь энэ айл 1920 одоогоос бараг 100 жил гарны өмнө үүсчихсэн ийм онол байгаа тий. Тэр Ralph Nelson Elliott өөрөө гараараа зураад цаасан дээр тэр тухайн өдрийнхөө ханшиг зүгээр л ямар ч лаа байхгүйгээр зүгээр л гараараа зурж ирсэн тий. Тэгээ тухайн үед маркет ч гэсэн тийм олон одоо оролцогчд байгаагүй, ийм амар савлгаатай байгаагүй тий. За тэгэхээр энэ бол зарчим нь үнэхээр хэрэгтэй юу хэрэгтэй. Паттернууд нь буюу одоо тэр яг цаашаа тренд үргэлжлэхгүй юу гэдэг одоо баталгаажуулдаг паттернууд нь бол хэрэгтэй юу хэрэгтэй. Үндсэн санаа нь бол одоо хуучирцсан. Буюу сайжруулалт шаардлагатай байсан. Тэгээд миний багш нар менторууд энийг сайжруулсан. Би энийг ч гэсэн өөрийнхөө хамтрагч нарынхаа хамтаар бас сайжруулсан. Яаж сайжруулсан бэ гэхээр би энэ We Trade Waves стратегийн community-д ахлах зааварлагч нэсэн хэвгүй. Тэгсэн чинь яг надаас суралцж хамт суралцж хүмүүс маань амга AMG энэ арилжааны арга маань дахид сайжруулалт хэрэгтэй байна. Манай менторууд баг зэрэг дутуу юм хийсэн юм байна. Энийг сайжруулцгаая гэд хамт сайжруулад тэгээд өөрсдөө арилжаах сайжруулалт явцгаацсан. Би зүгээр л Монгол улсаас нэг байж таарсан нэг залуу тий. Тэгээд энийг ингээд өөрөө ингээд хүмүүстэй ингээд заахад арилж байгааг явж байгаа. За мэдээж угаасаа wave гэх юм бол бид нэр ингээд гэрлийн долгион, дууны долгион, за давлгаа тий. Тэгэл богино долгион, X-ray, radio wave, ультра туяаны давлгаа гэж долгион гэл тий. Бүгдийг нь одоо долгионуудыг бид нэр давлгааг одоо амьдрал дээр ашиглаж байгаа. Бид нэр арилжаанда wave-ийг ашиглаад эхлэнгүүд одоо дараа нь юу болохыг мэдцгээе. За маркет оролцогчид ер нь бол банкуд гэж байгаа, корпорациуд гэж байгаа, арилжаачид гэж байгаа. Бид нар ерөөсөө л нэг 3-5% нь оролцож магадгүй. Бидний мөнгөтэй хэдэн одоо 20-30 сая арилжаачид нийлээд энэ банк корпорациудын дэргэд явахгүй. Гэхдээ яг Bernard Baruch гээд инвестор, мультимиллионер хүн өмнө нь бол одоо байсан 1950-ад оны үед, 40-ад оны үед. Энэ хүн надад чартыг харуулчих би тэгээ чам мэдээ хэлье гэд явж байсан байгаа байхгүй.
Энэ хүн яасан гэсэн чинь wave буюу Elliot-тэй өмнө найзалдаг байсан. Тэгээд wave-ийг ашиглаад ингээ миллионер болсон ийм хүн байдаг. За тэгээд энэ хүний тухай бол бас ингээд судалж бас болно. За тэгэхээр энэ хүн шиг ер нь бол миний болох зорилго надад ч гэсэн бас байна. Таад маань ч гэсэн бас хамтдаа байгаасаа те мэдээж мөнгө гэдэг бол бидний гол зорилго бол биш. Мөнгөөр дамжуулан эрхчлөөнд хүрэх. Тэгээд магадгүй энэ нийгэмд өөрчлөлтөө бас оруулах те амьдралыг бүр үнэхээр гоё таашааж амьдрах гэдэг ийм л зорилго байгаа гэж найдаж байна. За тэгээд энэ дүгнэлт хэсэг рүү бол хамгийн сүүлд нь бол орно. За одоо тэгээд чарт руу орцгоё. За тэгэхээр ямар ч хамаагүй чартн дээр эхлэе хамтдаа. Таад маань ямар чартаар эхэлмээр байна? Одоо надад ингээ миний watch list байна. CAD GPY байж болж байна уу те? За өөр За 3-ыг л авъя тэхөө. Alt Bitcoin CAD GPY. За эхэлж байж болно. Тэгье. За нэг долларын индексийг хальтал ярьчих. За эхлээд CAD GPY-ыг ярьсан те. За эхлээд ер нь алтайгаа ярьчих тэхөө. Хүмүүс хамгийн сонирхолтой байдаг болохоор. За алтан дээр гэх юм бол одоо wave гэж байгаа те. За wave-ийн яг үндсэн одоо ойлголтоос эхлэе. Wave гэдэг маань за би энд ингээд урьдчилаад бэлдсэн зүйл байгаа. Wave гэдэг маань түрээд татаад түүрхийг хэлж байгаа шүү дээ. Тэгмүүд маркет дээр ч гэсэн ер нь бол адилхан хэрвээ энд нэг импульс байсан бол дараагийн импульс заавал байна гэж байгаа. Тэгэнгүүт энэ нь аль ч тренд дээр адилхан хэрвээ даун дээр нэг импульс байсан бол дахиад нэг даун импульс бол байна л гэж байгаа. Энэ хоёрын хооронд байгаа зүйлийг бид нэр тэ correction гэж нэрлэдэг байгаа. Correction-ы зан хандлага нь ямар хөө байдаг вэ гэхээр correction бол ойлгомжгүй бөгөөд яг үндсэн импульстэй гинтийн хөдөлгөөн байдаг шүү дээ. Доошоо дээшээ шударсан. Яг энэ хөдөлгөөний эсрэг л явж байгаа. Буюу нэг засварлаж байгаа. Үндсэн хөдөлгөөнийг бид нар эвдэрлийн хөдөлгөөн гэж болно. Correction-ыг бид нар засварын хөдөлгөөн гэж байна. Эвдрэл засвар гэдэг ингэ явж байгаа байхгүй. Амьдрал ч гэсэн жаргал зовлон гэдэг шиг те ингэж явдсан шүү дээ. За тэгэнгүүт импульс хөдөлгөөн нь болохоор бид нар бол маш богино хугацаанд нэг жаргал уддаггүй гэдэг шиг те зовлонгийн удаан гэдэг юу лээ. Тэгэнгүүт correction бол өөрөө ийм удаан ойлгомжгүй. Гэтээ бидний веб арилжаачдын гол ер нь арилжаачдын гол одоо яг харах зорилго бол ерөөсөө энэ импульсийг л барьж авах гэдэг нь шүү дээ бид нэр. Тэрнээс энэ correction жижиг хөдөлгөөн энэ sideways хөдөлгөөн бидэрт нэг тийм чухал биш шүү дээ. Гол нь энэ wave хөдөлгөөн одоо энэ импульсийг л барьж авах гэдэг. За энэ wave-ыг барьж авахын тулд бид нэр өмнөх эхний импульсийг тодорхойлсон байх нь нэг импульс байгаад дараагийн импульс заавал гарч ирээд байна те. Заавал гарч ирээд байна. Тэнгүүд энэ дундах correction буюу correction гэж нэрлэдэг байгаа чинь энэ дотроо ч гэсэн ингээл жижиг цагийн л ингээл жижиг давлгааны утгагүй импульс бах ингээл холилдол явцсан байгаа. Гэтэл бид нар яг үндсэн зарчим нь бол импульс байх юм бол дараагийн импульс байгаа тэр импульс дээр л гол мөнгө байгаа бидний. Тэр импульсийн дундах correction-ыг л бид нар барьж авах гэдэг. За тэгэхээр энэ ойлголтын дээр ч гэсэн өмнө нь одоо DAO юу гэж тайлбарласан бэ гэхээр DAO-оор бол маркет маань бол ингээд те ийм 3 үе шатнд яваад байна. За нэг ийм үндсэн хөдөлгөөн, тэгээ primary хөдөлгөөн, intermediate хөдөлгөөн гэдэг ч үлээ те. За тэгээд ямар ч зүйл ингээд маркет ингээд 3 гэдэг ингээд хязгааргүй явах юм шиг онлыг өөр нь гаргасан. Тухайн үедээ бол энэ нь яг ажиглагдчихсан 1890-ад оноос эхэлдэг гэлөө те 1900 оны үед. Мэдээж тэр үед бол маркет бол айгүй тийм оролцогчд багтай байсан. За тэгээд 1900-ад оны үед ийм онол гарцсан. Энэ нь ч гэсэн одоо хүртэл бас мэдээж ингээд ажиглагдчихж байгаа. Яагаад гэхээр энэ чинь угаасаа л хүмүүсийн оролцооноос үүссэн энэ сэтгэл зүйн ханшууд байгаад байгаа байхгүй. Тэгэл тухайн үед одоо DAO одоо магадгүй Fibonacci-г судалж байсан те ингээл хөгцөөр өнөөдөр бид нар ингээд ирж байгаа. Тэгсэн чинь Elliott wave юу гэж хэлсэн бэ гэдгсэн чинь сая хэдүүлээ энэ дэр нэг харсан штэ.
Elliott wave нь бол ингээд нэг 1 2 3 4 5 1 2 3 4 5 гэл ингээл явж байгаа тий. А 1 2 3 4 5 дуусчих юм бол нэг ABC гэж засварлаад дараач юм ингээд явуулж дараач одоо 1 2 3 4 5 гарч ирж байгаа гэдэг байдлаар онлоо гаргаж ирж байгаа. За ингээд явах юм бол одоо юу ч гэдэг энэ нь ингээд нэг цагийн wave те. Энэ нэг цагийн 5 хөдөлгөөн дотор энэ дунд нь ч гэсэн ингээд 5 минутын тренд ингээд 15 минутын тренд гэл ингээд явна. Одоо дээшээ өгсөн те. Дотроо задраа явчихж байгаа шүү дээ. Одоо нэг мод дөөрөө ингээд задраа явуулсан шиг. А тэгэнгүүт бид нарт бүр ингээд weekly chart гэж байна л та тий. Weekly chart. А энэ бүр ингээд энийг ингээд бүтэн daily гэж үзэх юм бол энд ингээд бүр том импульс одоо үгүй уучлаарай засвар гарч ирж байгаа тий. За ингээд гарч ирсэн бол дараачийн дахиад ингээд бүр monthly хөдөлгөөнүүд гэж гарч ирж байгаа юм хэлбэр байхгүй. А гэхдээ яг 1 3 5 1 одоо 3 5 3 5 ч юм уу те 3 3 5 ч юм уу те нэг ийм байдлаар маркет хөдөлдөг байсан уу гэвэл бүр 100 жилийн өмнө. Одоо бол ер нь бол үгүй. За тэгээд өөрчлөгдөж ховслыг нь юу гэж одоо нэрлэж гин вэ гэхээр X wave гэж нэрлэдэг байна. За тэгэхээр бидний онлын хувьд гэх юм бол юу гэхээр маркет нэг ингээд яг нэг ганцхан шулуун даавалгаа шиг харагдаж бас болно. А эсвэл бол импульс хөдөлгөөн ингээд нэг 3 явцсан ч байж болно. Эсвэл бол нэг 5 явцсан ч байж болно. Тэ? Заавал маркетыг нэг 5 байх ёстой, 3 байх ёстой гэж ялгахгаагүй байхгүй. А маркет өөрийнхөө байдлаараа одоо хүснээр л хөдлөнө. Хүснэ одоо зан характерыг гаргана тий. Өсөө таад мэдж байгаа шүү дээ ямар зөв юм бэлээ тий. За тэгэхээр энийгээ хэдүүлээ шууд яг маркет дээр нэг хараад үзье. 1 3 5 юу болоод байгаа юм тий. За хамгийн зүгээр нэг ойрхон жишээг нь хэдүүлээ нэг аваад үзчихье тий. За би энд нэг юм жишээ гаргацсан байгаа. Импульс нэг импульс 5 давлгаанд ч хуваагдж болно, 3 давлгаанд ч хуваагдж болно. Тэ? Нэг дундаа засварын хөдөлгөөнгүй нэг ийм давлгаанд ч хуваагдж болно гэд ярьцлаа шүү дээ. За тэгэнгүүт энийг ингээд харъя л да. Бид нар ингээд daily за weekly-гээр ингээд харъя л да. За weekly-гээр ингээд харах юм бол бүр 1970 малаа оны үе рүү ирчлээ. Тэгэнгүүт маркет нэг өөрөө нэг импульс явлаа. Дунд нь ингээд баахан амарлаа тий. Импульс явлаа. Ингээ correction явж жагаад дараачийн импульс явлаа тий. Дараачийн импульс. За тэгээд дараачийн импульс гарч ирэхийнхээ өмнө дахиад ингээд correction явлаа. Тэгээд импульс явлаа, correction явлаа, импульс явлаа гэд ингээд явж байгаа. За ингээд энэ бол weekly зураглал. За ингээд daily руу ороод харах юм бол биднэрт сүүлийн одоо 3 жил 4 жил одоо ингээд тий. Магадгүй бүр 6 жилд чамруулж болно. За сүүлийн 3 жил бол ингээд бүр 1600-аас одоо энэ ч яг нэг нуурцсан явж байгаа байхгүй 3200 гэдэг чинь яг нэг 100% баг ингээд нуурцсан. За тэгэнгүүт хамгийн нэг ойрын жишээг л харъя л да. За daily дээр бол биднэрт нэг ийм импульс байсан байна. 2018 оны 7 сараас эхэлсэн. Тэгсэн чинь ингээд correction нэг ийм хаачих гэдэг нь мэддэхгүй байж байгаад тий явж байгаад нэг ийм харагдаж байна уу? Энэ импульс чинь мангар хурдтай байгаа сте. Ингээ correction ингээд ийм удаан ийм 3 давлгаа юм шиг байж байгаа. Тэгээд пүк гэж явцсан байгаа сте. За тэнгүүд за энэ импульсээ болъё. Яг энэ импульсээс ингээд эхлээд хэдүүлээ үзье л да. За энэ импульсээс ингээд үзэх юм бол 4 цагаар ороод харъя. За эндээс ингээ ороод харах юм бол энэ бүр ёроолно байна те. Эндээс ёроолно хэлж. За тэнгууд ингээд нэг гээд пак гэл ингээл амар хурдтай өссөн байгаа сте. Тэнгууд correction бол бүр ингээд амар удаан өөрийнх нь эсрэг яг нөгөө бидний сайн ярьжсэн зарчим байна штэ. Импульс бол маш хурдтай бүр эвдэрлийн хөдөлгөөн. За correction бол яг үндсэн хөдөлгөөний эсрэг явж байгаа. Гэхдээ яг дөрөв нь гэх юм бол энэ импульс хөдөлгөөнийхөө эхлэлийг эвдэхгүй байх ёстой. За ингээд явлаа. Дараагийн хөдөлгөөн яаж орж ирэв? Импульс, correction, импульс тэ ингээд явлаа. Гэтэ импульс ч гэсэн өөрөө ч гэсэн дундаа ингээд импульс явж байгаа ч гэсэн дундаа ингээд баг засварлагдаад явж байгаа сте. Ингээд.
Гэтэл ер нь зүгээр энийг л нэг 4 цагийн импульс гэж нэрлэж байгаа байхгүй юу? Энэ 4 цагийн импульс дотор чинь өөрөө 1 цагийн хөдөлгөөнүүд явж байгаа шүү дээ. 1 цагийн хөдөлгөөнүүд чинь дотроо 15 минутын хөдөлгөөнүүд ингээл тэгээл дотроо агуулаад явж байгаа ш. Нөгөө нэг яг модч чинь нэг модны жижиг мөчөр дотор нэг 100-аад навч байдаг гэдэг шиг те. 1 цагийн лаан дотор ч 60 ширхэг 1 минутын чарт байна шүү дээ. 1 минутын чартаар одоо 5 ширхэг нэг юм салаа олгоол те. Яг тэр шиг модч чинь баггүй нөгөө модны жишээ. За тэгэхээр энэ 4 цагийн хөдөлгөөн дээр ер нь яаж харагдаж байна вэ гэсэн чинь одоо та хэд мод тоолж чадж байна уу? 1 2 3 4 5 гэхээр нэг ийм хөдөлгөөн байгааз. За энийг ингээд яалтчгүй ингээд 1 2 3 4 5 гэмээр. За тэгэнгүүт яг ингээд 5 давлгаа дууссаны дараа бүр нэг аягүй тийм сонин том юм daily гэмээр ийм том correction гарч ирсний дараа дахиад нэг импульс гарч ирж байгаа сте. За тэгэнгүүт одоо хөдөлгөөнгийнх нь 1 3 5 гэдгээ одоо яг яагаад байхгүй нэ гэдгийг ярилцъя. За хэрвээ энэ ингээд correction юм болвол ингээд correction байсан болвол импульс correction дахиад импульс гарч ирж хахад энэ яагаад заавал 5 хуваагдахгүй байна вэ те? 1 2 3 л гэсэн ер нь хөдөлгөөн гарч ирсэн байгааз. Тэнгүүд эн чинь ингээд тренд лайн байгаа. Тренд лайныг мөр нь маргааш орно. Тэгээд энэ тренд лайн эвдэрхээр ягаад өөр way болж хувираад байдаг вэ гэдгийг хэдүүлээ маргаашаас суралцсан. За гэтэл яг одоо Elliott wave-ийг яг ингээд нэг онлайнаар ч гэдэм үү, YouTube-ээр ч юм ингээд сурсан ч гэдэм үү. За тэр залуучууд хичээж байгаа л да. Гэхдээ буруу сурцсан. Тэгээ буруу сурсан юмаа бусдад заагаад тэнгууд хүмүүс нь улам буруу яваач гэдэм үү те. Тэнгүүд яг энэ хэсэг дээр ерөөсөө л 3 wave байхад заавал энийг одоо юу ч гэдгийг. За 1 2 3 4 5 гэдэг ч юм уу те. Хүмүүс яг тэгж зурх гэдэг байхгүй юу? Заавал нэг юм 5 тал байх хэвээр 5 тал байх хэвээр гэдэг. Эсвэл бол 1 2 3 за 3-ын те. За 3 гээд тэнгүүтээ 4 5 гээд ууламл ингээд нэг одоо эндээс ингээд за яг 4 дууссан 5 руугаа явах гэж нэг юм уу те. Энд орчдөг ч юм уу те. Тэгэд энэ TP тавьж яадаг. Тэнгүүд яг stop loss энд байж яадаг те. Тэгээд дараа нь ингээд цаашаа явж ясан чи stop loss-д түлэгдэг ч юм уу ингээд барьж чаддгүй ч юм уу те. Ер нь маркета буруу тодорхойлоод буруу wave уншаад эхлэнгүүт л нөгөө нэг буруу хүлээлт үүснэ. Буруу хүлээлтийн дагуу одоо ашигтай арилжаа хийндээгүй хүлээж идэл нөгөө нэг ашигтай арилжаанд гарч ирэхгүй болгоод хүн арилжаанд орчдөг сэтгэл санаагаар дараа нөгөө хүлээлтэнд хүрэхгүй, ашиг хийхгүй, алдагдлуудад эхлэнгүүт сэтгэл санаа нь хямардаг. За тэгээд сэтгэл санаа нэг хямарчингууд дараагийн арилжаагаа яаруулдаг, гэрстлээ нэмдэг, лото нэмдэг те. Ингээд сэтгэл зүйн асуудлууд гараад идэг болохоор wave зөв тодорхойлно. За тэгээд тэрнээсээ гадна сэтгэл зүгээ хамгаална гэдэг энэ бүгд дээр ингээд хамтдаа явдаг хөхгүй. За тэгэхээр 1 3 те энд ингээд 5 ч байж болж гин, эсвэл ингээд 3 ч байж болж гин. За эсвэл бол бүр ингээд wave болвол бүр ингээд ганцхан шулуун байж болж гин. Одоо эндээс ингээд ер нь баг та харж байгаа бах та ингээд. Энэ wave-ийг та заавал 5 задлах ер нь шаардлагагүй байгаа сте. Нэг дундаа ер нь бол нэг юм хальт pullback хийгээл энэ бол нэг заавал wave-ээр тоолох гээд яаруулах заавал нэг юм байх ёстой гэж явуудах шаардлага байхгүй юу? Одоо ер нь дэлхийд дахин чинь ер нь л заавал нэг тим байх, эдийн засгийн онол тим байдаг, улс төр тим байдаг гэхэ болчлоо шүү дээ. Бүх юм динамик. Яаж ч байж болно гэдэг те. Ийм байдаг гэдгийг ойлгоцсон. Тэнгүүд одоо ч маркетинг бас заавал тийм байх гэдэг халбгүй. Зүгээр л бид нэр арилжаачдад хамгийн ашигтай хөдөлгөөн хаана вэ? Импульс нь хаана вэ? Тэрнийг арилжаа хийгээд мөнгө олж лээвэл биднэрт ерөөсөө барав. Энэ маркетинг бид нар дараагийн 7 хоногт магадгүй өдөр цагийн дараа юу болохыг ингээ мэдэх гээд шаардлагагүй. Угаасаа мэдэх ер нь баг боломжгүй. Мэддэг нөхдүүд нь нөгөө нэг том банкуд, корпорациуд те мэдээлэл дээр ажиллаад тас өөрсдөө мөнгө хийж гарчиж байгаа. Бидний гол ажил бол ерөөсөө л өөрсдөө арилжааны төлөвлөгөөний дагуу дөрмийн дагуу бэктест хийсэн одоо заавар те мэдлэгийн дагуу магадгүй нэг сарда 5-аас 10,000 доллар хийгээ гарах. Эхний одоо дараагийн 2-3 жилдээ те. Тэгээд бүр мөнхчин трейдер шиг ч юм уу те ингээд эхмэ трейдер чинь ингээ 10 жилээс хойш ингээ арилжаа хийчихэнгүүтээ 100-200 мянган долларын ашиг сардаа яадаг.
Тэ данс нь 5 6 сая доллараар эргэлддэг юм болох боломжтой байхгүй. Тэгэхээр одоо сэдвүүлээ ингээд зөв мэдгийг ингээд сурлуулаад явчих юм бол бусд нь бол нэг тийм хэцүү биш. Яваанда нөгөө нэг хувиа бариа явж исэн чинь нөгөө нэг бол эффектер те snowball эффектер бидний бүр 1% нь $10,000 болсон явж байна те сая доллартай. Тэгсэн чинь 5 сая доллартай болсон чинь 1% нь гэсэн чинь $50,000 даям. Нэг хэрц нь 3-тай харилж яасан чинь нөгөөх нь $150,000 ашиг хийдэг ч юм уу те. Ингээд хэдүүлээ явчих байх нэ. За тийм. За тэгэхээр web бол ийм байгаа. За одоо жишээ нь гэх юм бол за алтан дээр ингээд ерөнхийдөө бол ингээд ярьчлаа шүү дээ. Алт бол нэг юм байлаа. Өнөөдөр бол хичээл зарчмаа мэдэх болохоос бид нар одоогоос нэг цагийн дараа маркет хайж гад байна уу гэдэг хэдүүлээ ер нь бол ярих ер нь одоо тэгэх юм бол эн чинь цагаар ирээдүг гэж юм уу болоогүй. Энэ бол хайчиж болно. За урт цагаар ирээдүг нь ярих жишээ ер нь хармаар байвал те би одоо бүр ямар энүүдийг одоо хийж исэн гэх юм бол амар тийм том хөдөлгөөнүүдийг бас таамаглаж байлаа л да. Одоо HSI байна. Бүр биткойныг би бүр ингээд 5,000 байхад нь яг энэ уналтан дээр 20 оны те 3 сард энэ байхад нь бүр ингээд дээш нь ятсан надад зургууд маань байдаг, хис ашигуд маань бас ингээд харуулбал бас байж идэг те. Хамгийн сүүлд бол одоо ингээд яг эндээс чинь өнгөрсөн 11 сард те бүр амар өссөн шүү дээ. Тэгэл тэгж яхад за ер нь 100,000 бол ойлгомжтой болчлоо. Одоо нэг 60 эдтэй байна. Тэгэхээр би биткойн дээр ашиг хийж чадахгүй юм байна. Солоонууд дээр хийжсэн өнөөж бас байгаа. Гэтэ би энд ерөөсөө ашигаараа эсвэл ур чадвараараа гайхуулах гэж ирээгүй. Зүгээр та яг ур чадварынхаа тэ яг оргил яг хамгийн чийсний хэсгүүдээс нь хуваалцаа та хэд маань тэндээсээ өөрийнхөө ур чадварт нэмээд хөгжүүлэлтийг хийх гэж ирж байгаа тэ. За тэгэхээр биткойныг бас хэдүүлээ сая дурдсан тэ. CAD-GPU-ийг хамгийн сүүлд нь нэрчээ яг хосол болохоор. За BTC гэх юм бол за яг энэ дэр би яг аккаунтаа оруулсан скетч бүр мэдэхгүй байна. Яг миний за оруулаагүй байгаа юм байна. Тэгэхээр бараг л нэг жишээнүүд маань бол өөр газар байгаа гэсэн үг. За биткойныг бол ингээд биткойн бол амар гой цэвэрхэн хөдөлж байсан заяа. Банк. За энэ Binance дээр болохоор нөгөө нэг Bitstamp-ийн чарт руу ороод харчээ. Биткойн дээр ч гэсэн адилхан impulse correction гэж явж байгаа зү тий. Бүр яг адилхан. Тэнгүүтээ энэ доод ёроолыг одоо impulse хаанагтай байгаа л бол correction явцсан л бол тий дараачийн impulse гарч ирнэ гэж байгаа байхгүй. Тэнгүүт би зүгээр л яагаад энд ингээд take profit аваагүй вэ тий бүр ингээд дээшээ хамт явуулсан бай гэхээр тухайн үед би мөнгө багтаал хөөхд байсан л та. Гэтэл анх ингэж импульс явцсан бол те $20,000 л ингээ импульс явцсан бол дараачийн импульс дахиад энийг эвдээд явнаа гэдэг ийм одоо зарчим байгаа. Энийгээ дагаад авчнаа гэдгийг л хүлээж байгаа л орцсон бохгүй. Тэрнээс бол ер нь бол бүр яг ирээдүг нь ерөөсөө ингээд тэд хөрн мөрнө гэж би бол мэдээчгүй. Зүгээр яг энэ ингээд 24-5 хөрөнгүүд нь л за гарч исэн. Бүр ингээд дээшээ явчаад буцааж ингээд бас те correction хийж байгааз одоо эндээс ингээ харъя л та. Impulse, correction impulse те. Тэгэхээр correction impulse. Тэгээ correction impulse те. Ерөөсө бүх зүйлс ингээ correction impulse-ийн хооронд явж байгаа. Тэнгүүд эндээс ч гэсэн та яад ингээ харах юм бол за яг энд бол ингээ 1 2 3 4 5 гэж ийм явцсан байна шүү дээ. Одоо ингээд яг тоолыг гэх юм бол гэтэл яагаад энд ингээд 1 2 3 4 5 байхгүй байгаа. Тэ? Заавал 1 3 нэг тим байна гэсэн байхгүй гоц. Нэг юм баригдмал биш байгааз маркет үнэхээр өөрөөр хүснээрээ. За ер нь бол одоо маркет дээр бид нарт бас ингээд өөр ямар боломж байна вэ гэж одоо харах юм бол те энийг бид нар ингээд зүгээр л нэг юм одоо ингээд daily-гээр ч юм уу weekly-гээр ороод харах юм бол ингээд амар өсч ингээл буурсан юм шиг те. Гэтэл бүр ингээд холын ирээдүг харъя л да. Бүр холын ирээдүг харах юм бол эн чинь зүгээр л нэг юм жижигхэн
крипто маркет кап те. Крипто бол бүр амар болно гэж би найддаг байхгүй. Гэхдээ хизээ гэдэг мэдэхгүй 10 жил 20 жил зарцуулж магадгүй. Ингээм бол impulse correction тэгэл impulse correction гэл бүр ингээд амар өсөх боломжтой байхгүй. Тий. Тэгэхээр wave-ыг яагаад ингээд ойлгочих хэрэгтэй вэ гэхээр бүр холын ирээдүг хараад те хийсэн ашгаараа дараачийнхаа бүр ингээд нуг хийх coin стокыг авахд бол чамд амар хэрэг болно. Бүр ингээд том цагийн арилжаа хийхэд инвестинг хийхэд ч гэсэн бага цагийн арилжаа хийхэд ч гэсэн те 1 минутан дээр ч гэсэн ажиллаж байгаа байхгүй. Хэдүүл 1 минутаар ингээд одоо BTC дээр ингээд ороод харъя л да. За 15 минутаар эхлэе те. Ингээ явжсэн ч гэсэн impulse correction те correction impulse. Одоо ер нь бол та хэд бол scalp барилжаа ер нь хийж байгаа бах те. Зарим л хийж байгаа. За тэнгүүд сая дандаа өслөн дээр ярьлаа те. Тэгсэн чинь уналтан дээр ч гэсэн impulse correction те. Тэгээд энийг өөрийг нэг юм 15 минутын импульс гэдээ үзчихэл та. Тэнгүүд энд ч гэсэн ингээд 15 минутын correction. За тэгээд дараачийн дахиад нэг импульс те. Impulse correction impulse те. Яг ийм зургал гарч ирж байгааз. Тэнгүүд эн чин өөрөө ингээд нэгдээд нэг цагийнхаа correction болчихж байгаа байхгүй юу? Зүгээр эн чин ингээ 15 минут. Гэхдээ эдгээр бүгдээрээ нийлээд те. Эдгээр ингээд цөм нийлээд нэг цагийн. Тэнгүүд энэ ингээд нийлээд одоо ингээд 4 цагийн ч гэдэг юм уу те. Бүх юм ингээ уялдаа холбоотой wave дотор wave явж байгаа. За тийм байна. Тэгээд өнөөдрийн яг ярих гол зүйл бол ерөөсөө маркетинг зан характер fractal X wave-ийн гол зарчмууд гэж байгаа. За тренд лайныг яг орох юм бол хэдүүлгийнх нь баг толгой эрг явчих байх. Орж болно. Бүр асуулт хариулт хийгээд явъя. За сайн нэг сайрхадсан биткойн хөдөлгөөнийг харуулчлаа л та. Тэгээд тэр үед би waves гадна нэг horse cycle гэдэг нэг зах зээлийг циклээр нь цаг хугацаагаар нь таамагладаг бас юм тусгай арга байдаг хгүй. Тэгээд тэрнгээр янгуудаа нэг ад таарсан юм уу яасан ингээд 20 оны 12 сарын 20-оос 21 оны 11-с 1 сарын 10 хүртэл ингээд wave бол ингээд явчнаа гэсэн чинь яг бүр 21 оныхоо яг ихэн дээр ингээд 12 сард нь биткойн ингээд 30 эд мянга хүрсэн байхгүй. Бүр амар. Тэгээд би wave-ийг тооцоход нь 35 мянга хүрэх юм байна да. Тэгээ буцах юм байна да гэж ингээд 20 оныхоо нэг 19 оныхоо 11 сард нь харж ирсэн нэг жилийн өмнө те. Тэгжсэн чи ингээд явцсан. Гэхдээ энэ бол ингээд яг эндээс бол 1 2 3 4 5 гэж бол яваагүй. Тэ шууд ингээд так гэл яг хүчэндээ ингээд давхартаал ингээд амар хүчтэй явцсан байгааз. Тэгэхээр маркетинг заавал 1 3 5 байх ёстой гэд ингээд хүлээгээд байна гэдэг чинь ер нь бол одоо бол худлаа. Тий. Тэгээд Elite Wave-ийн ер нь бол яг Elite Wave-ийн хуучнаар нь байдаг хүмүүс бол нэлээд толгой нь өөрсдөө ч хэрэгцээ явж байдаг асуудалтай байгаа. За тэгээд хамгийн сүүлдх юм бол одоо энэ 24 оны 9 сард ингээд Solana-г арилжаа хийсэн. Би яг хав крипто дээр ингээд харуулдаг байгаа боловчсан. Forex дээр нэг жижиг цагийн арилжаанууд болохоор харуулад яах вэ те? Уусаа та хэд маш гэсэн хийдгэл зүйл. Зүгээр би waiver гэж яриад байгаа боловч энэ ч бас нэг support resistance ч гэсэн тайлбарлаж болно. Тэ? Support demand одоо юу ч гэдэг юугаар ч тайлбарлаж болно. Гэхдээ зөв хамгийн тайлбарлаж болох зөв хувилбар ч гэдэг юм уу те. Маркетинг бүх цагаар нь ойлгож болох хамгийн зөв наривчлалтай хувилбар нь wave гэхгүй. За тэгэхээр Solana сая хэд хүрснийг та хэд мэдчихэж байгаа юу? Solana ч энэ чинь 126 дээрээс авахгүй 9 сард. Тэгээ нэг Trump ингэж мингээл те. Тэгэл ер нь крипто маркет чинь бум хийсэн шүү дээ. Тэгээ энэ дээр бол айгуу гоё ашиг хийжсэн. Би нэг айгуу олон хүмүүс ус надтай хамт ашиг хийсэнд бас амар баяртай байдаг болохоор би ингээд багталтай ярмаар байдаг. Гэх мэт ингээд за крипто дээр бол нэг юм. За тэгээ биткойн дээр хэдүүлээ ингээд сая бол ингээд ярьжсэн те. За энэ ингээд биткойн хаач хүрж болно. Яг би нэг энэ хавцаанаас ингээд жоох авцсан байгаа. Тэгээд altkcoin дээр бол яг нэг зарим зүйлсийг тий. Тэгээд ингээд жохон авцсан. Тэгээд яг нэг юм бүгдэнд нь хийчихгүй шүү дээ тий. Бас
амар хэцүү штэ амьдрал чинь. Одоо крипто чинь. Амьдрал ч хэцүү, крипто ч хэцүү заяа. Ер нь хэцүүгүй юм байхгүй. За тэгэхээр за биткойн дээр бол угаасаа ингээд харагдаж байгаа хэ 4 цагаарч бай, 1 цагаар. За энэ төр бол ингээд бүх юм ингээд өсөлттэй харагдаад байна. А тэнгууд маркет дээр уналтан дээр ч гэсэн ер нь бол веб бас ингээд давхар ажиллаж байгаа те. Ингээ харах юм бол за би паттерны тухай бол дараа нь орно. Яг expanding flat, regular flat, running flat, contracting flat гэдэг хэд хэдэн паттернууд байгаа. За энд ингээд impulse байгаа бол ингээд 1 2 3 руу A, B, C гээл те. Тэгээд дараа нэг impulse, correction, impulse гээл те. Тэгэл impulse дунд ч гэсэн ийм correction-ууд байна. Correction ч гэсэн өөрөө impulse-ээр эхэлж байгаа сте. Гэтэ impulse-ээр эхлэхдээ энэ чинь жижиг цагийн impulse гэсэн үг байхгүй юу? Энд чинь ингээд 1 цагийн тренд дотор 5 минутын тренд ч явж байгаа шүү дээ. Тренд дүүд явж байгаа шүү дээ бүр тий. За тэгэхээр энэ бүх нарийн тооцоол одоо нарийн юмнуудыг дараа өдрүүдэд ороо авчнаа гэсэн үг юм. За тэгэхээр impulse correction, impulse correction, impulse. За өнөөдрийн бол гол зарчим бол ийм. За тэгээд нэг cut GPI-ыг яг тренд лайнтай тайлбарлах юм. За cut GPI-ийн хувьд гэх юм бол яг за cut GPI гэл сайн нэг ирээдүг нь ярилцъя гэж сонгосон байлоо. За тэгэхээр ер нь бол хэдүүлээ өнөөдөр бол ирээдүг ярилцахгүй зүгээр өнгөрсөн дээр л тодорхой юмнууд ярилцах учраас шууд долларын индексээр орчидгоо. Тусад нь хоёулаа хамт cut GPI дээр юу бай те шинжилгээ те. За долларын индекс. За долларын индекс дээр бол ингээд яг жишээлээд аваад үзэх юм бол долларын индекс маань бол одоо мэдээж 80-аад оны үед бол те Америк бол амар эдийн засгийн ингэжсэн тэгжсэн буцаад унсан яасан те бүгдийг нь ингээд хэдүүлээ ингээд ярих юм бол маш их юм болно. Тэгэхээр зөв wave-ээр яг яаж явсан байна вэ гэхээр те энэ ч гэсэн адилхан ингээд импульс л явцсан байна. Буцаад нэг импульс доошоо явцсан байна. Дунд нь correction гарч ирэл импульс явал correction те ингээ явсан байна. Тэгсэн чинь одоо яг ямар хөө нөхцөлтэй байна вэ гэдгсэн чинь сүүлийн нэг 10-аад жилтэй энэ чинь монтлигаар харж байгаа шүү дээ. 10-аад жил бол нэг импульс явсан байна. Дундаа нэг A, B, C те ингээд нэг ийм паттерн үүсгэсэн байна. Дараа нь импульс явсан байна. Дундаа ч гэсэн эн чинь ингээд нэг daily те daily ч юм уу бүр жижиг цагийн ийм correction байгаа шүү дээ. Одоо нэг monthly дотор ч 4 weekly candle хуваагдаж байгаа. За тэгээд нэг weekly candle дотор чинь 5 daily candle болж байгаа тий. Тэгээд 5 daily дотор одоо 4 цагийн 20 ширхэг candle явж байгаа тий. Тэр 20 ширхэг 4 цагийн candle дотор 80 ширхэг 1 цагийн candle явж байгаа тий. Тэр 80 ширхэг 1 цагийн candle дотор 4 гэхэр чинь 320 ширхэг 15 минутын candle гэдэг. Ингээд бүр ингээд яг мод шиг ингээд салаалаад байгаа сте маркет. Тэгэхээр маркетинг зан характер нь wave дотроо ингээл аль ч цаг дээр явдаг маань бол ингээл минутаар ингээл хуваагдал задраад өвчдөг болохоор ингээд бүх юм дээр ажилтдаг гэдгийг би энэ ташаар нь хэлэх гээд байна. За тэгэхээр impulse correction энэ ч гэсэн ингээд нэг ийм паттерн гаргацсан импульсийг дагуулад A, B, C гээд тэгээ импульс явж байгаа. Одоо ч гэсэн энд A, B, C гэдэг юм ер нь бас явж байгаа. Харагдаж байна уу те? За тэгээд ингээ weekly руу оруулаад харах юм бол энэ дунд ч гэсэн нэг энэ импульс дотор ч гэсэн дунд нэг correction-нууд явж байгаа те correction impulse гэх те impulse correction. За. Тэнгүүд энэ ч гэсэн ингээ weekly trend дотор daily impulse явж байгаа байхгүй. Энд чинь ингээ weekly гэхдээ дотор нь ингээ хідэн daily-ийн candle байгаа юм те. Impulse correction impulse гэдэг явж байгаа зү. Тэгэхдээ энэ дотор ч гэсэн A, B, C гэх маягтай. Ерөөсөө A-ийг болохоор бид нэр импульс давлгаа гэж хэлээд байгаа. B-н буюу одоо хоёр дахь давлгааг нь зүгээр л засвар гэдэг байгаа. Тэгээд C гээд зүгээр ингээд A болон C2 импульс, B нь бол засвар л гэж ойлгож байгаа. Зүгээр л тэмдэглэгээ. Энэ бол зүгээр энэ амар зах замбраагүй ядаргаатай маркет дотор төөрөхгүй тулд тэмдэглээд байгаа л тэмдэглэгээ. Ерөөсөө энэ ABC дотор ийм ичид байхгүй л гэсэн үг ерөөсөө. Зөв бид нар газрын зураг л гэсэн үг. За тэгээд мэдээж энэ дотор ингээд ярих юм бол одоо яг тренд лайнаа ярьж эхлэе те.
За тренд гэдэг маань ямар ойлголт байдаг вэ гэхээр хэрвээ альва нэг хөдөлгөөнийг бид нар тренд гэж хэлэх гээд байгаа бол аль нэг цагт одоо нэг импульс байх гэдэг нь шүү дээ. Нэг импульс. За нэг импульс байла. За тэр импульс маань өөрөө засварлагдж байгаа тий. Засварлагдж байгаа. А тэр засварлагдсны дараа импульс гарч ирээд импульс гарч ирээд явхдаа өмнөх импульсийнхээ төгсгөлийг эвдэж явах юм бол эн чинь тренд гэхгүй юу? А энэ өмнөх импульс нь эвдэгдэхгүйгээр энэ дундаа явж явах юм бол энэ тренд биш. Sorry. Биш. А энэ эндээсээ ингээ буцаад ингэчих болно гэдэг ч юм уу те. А хэрвээ яг ингээд одоо эвдрэл явагдсан байх бол өмнөх одоо импульсийн эвдрэл явагдсан байх бол энэ бол тренд гэж тодорхойлно. За тэгэхээр тренд лайн бидний wave дотор яг ямар ач холбогдолтой вэ гэхээр хэрвээ одоо яг эндээс нэг юм за weekly дээр арай хитрхи том юм байна. За 4 цаг руу оруулъя. 4 цаг дээр ч гэсэн бидний энэ бүх зургууд харагдах бах тий. За хэрвээ бид нар энэ ч ямар томордог юм бэ? За окей. За тренд лайныг бид нар зурхтаа ерөөсөө бие дундуур нь ингэ зурдгуу. Энэ нэг ширхэг пипч бай, нэг ширхэг одоо хөдөлгөөнч бай те. Нэг жижигхэн зүү. Энэ ч гэсэн ханшийн түүх байгаа. Ханшийн уулмөр байгаа. Тэгэхээр ханш өмнө нь тэнд байсан бол тэндийг ерөөсөө үл хүндэтгэж болохгүй. Үл хүндэтгээл эхлэх юм бол маркет чамаагүй үл хүндэтгээл эхлэнэ гэсэн үг ер нь бол окей. За тэгэхээр хэрвээ энд нэг импульс байгаа бол correction заавал байгаа гэсэн шүү дээ. А тэгэнгүүт сая хэдүүлээ down trend дээр ярьсан те. Одоо энэ дээр бол энэ импульсийн төгсгөлийг яг ингээд эвдээд гараад эхлэх үед нь л бид нэрийг тренд үүсч эхэлж байна л гэсэн үг. Энээс өмнө тренд байгаагүй. А одоо ингээд трендлээд явчихж байгаа. А гэхдээ трендлэл явсаар ингээд явчих юм бол өөр сонь болох гэдэг шүү дээ. А маркет бол дандаа л impulse correction гэдэг одоо зүү тогтолт байдаг болохоор аль болох ингээд энэ дээшээ шууд ингээд явчихна, скол ингээд унчна гэдэг хүлээлтийг бити тавиараа. Ингээд тавиал эхлэх юм бол нөгөө нэг ашгаа эртхэн авчихсан, гарчсан, алдагдал үрчгүүдээ яачих үдэ гэл ингээд дандаа тийм сэтгэл зүйн асуудлууд үүсэж эхэлдэг байхгүй юу? Ерөөсөө үр дүн дээр хүлээлт тавиал эхлэх юм бол сэтгэл зүйн асуудал болоод эхэлнэ. За тэгэхээр зүгээр тренд лайн дээр ярьж байхдаа бол хэрвээ энэ тренд лайн эвдрээд эхлэх юм бол те энэ тренд лайн эвдрээд эхлэх юм бол биднэрт нэг бол ийм том correction гарч ирээд цаашаа маркет үргэлжлэнэ. А нэг бол маркет бүр reverse хийн гэдэг ийм хоёр л тохиолдлууд гарч ирнэ гэсэн үг. А тэгэхээр энэ тохиолдол дээр бол за daily дээр ийм импульс байгаа учраас өмнө нэг импульс байгаа учраас бид нар энийг нэг A, B, C ч гэдэг юм уу те засвар байна. Засварын зүгээр тренд нэг A, нэг импульс, correction, импульс байна гэж үзээд юу хүлээж болох байсан бэ гэхээр одоо те угаасаа болцсон зүйл л те. Гэхдээ болох байсан бэхээр за яг энэ импульс ингээд эвдрэх үед буцаад яг энийг дагсан энэ өмнөх импульсыг дагсан дараачийн импульс орж ирэх боломжтой юм байна гэдгийг л хүлээх гээд байгаа байхгүй. За тэгэхээр тренд лайн бол ерөөсөө энэ бүтцийг тодорхойлж байгаа л нэг юм хэлбэр гэсэн үг. А хэрвээ бүр ингээд цаашаа хэдүүлээ ингээд задруулаад ярих юм бол бас нэлээд юм болно л доо. Гэтэ тэгэх юм бол өнөөдөр та хэдийн бүр толгой эрг авчих бах. Одоо эндээс ингээд харах юм бол те энд ингээд нэг юм тренд лайн байлаа гэж үзэл та хамгийн сүүлийн орой бол ерөөлөө. За энд ингээд тренд ингээ үүсээ явцсан байна те. Энэ ёроолыг ингээд эвдэлсэн байна. А тэгэнгүүт хэрвээ энэ тренд лайн ингээ гараад эхлэх юм бол буцаад ингэж нэг те ийм том correction гарч эхлэх үү гэдэг л ийм магадлалыг ер нь тийм тодорхойлох гэдэг байгаа байхгүй юу? А тэрнээс тренд лайн бол нэг тийм мөнхийн тийм одоо support resistance байдлаар ер нь бол ажилдаггүй. Тренд лайн трейдер гэж яриад байдаг те. Гэтэ no тийм бараг байхгүй. А тэгвэл энэ тренд лайн дотроо ингээд байж их юм бол
магадгүй зүгээр яг энэ даун тренд дотроо байгаа учраас энийг хүндэтгээд даун трендээ хүндэтгээд дахиад унж бас болно л гэдэг ийм юм тодорхойлох гэж тренд лайн байгаад байгаа. Тэнгүүд энэ дотор ч гэсэн ингээд нөгөө нэг давлгаагаа тий яг дуусгах гэдэг нь импульс давлгаагаа дуусгах гэдэг нь эсвэл бол тий дахиж нэг явж дуусгах гэдэг нь эсвэл бол одоо бүр дуусгаад том коррекшн орж ирээд дахиад нэг ийм том цаг тий явах гэдэг нь гэдгийг л тренд лайнаараа баг зэрэг ийм наривчлалд төхүүлж байгаа. Тийм жанжин шугамыг гаргаж байгаа гэсэн үг. Жанжин шугам тий. Тийм найдаж болохгүй. Гол найдах зүйл бол нэг structure. За тэгэхээр та дэдээ би юу яах вэ гэхээр за энэ хичээлийн бичлэг бол ингээд орчихно. Дахиад нэг үзчихээрэй. Тэгээд дахиад нэг үзэхдээ яг нэрээ яг трендүүд хаана юун дээр ажиллаад байна те өөрийнхөө арилжаа хийж байгаа чартууд дээр бас ингээд ажиллаад үзээрэй. Яг эндээс бол ингээд айхтар тэмдэглэл хийх гээд хэрэггүй. Хэдүүлээ шууд одоо дүгнэлт хэсэг рүү ороод өнөөдрийнхөө яг хэдүүлээ ярина гэсэндээ маркетинг зан характер фрактал тэгээд тренд лайныг ярьсан. Энийг л дүгнэж. За дүгнэлт маань энд байна. За бүгдээрээ хамт уншчээ. 1 2 3. Үндсэн хөдөлгөөн буюу импульс давлгааны дараа үргэлж засварын хөдөлгөөнд давагдаж байдаг. Засварын давлгаа нь импульс давлгааны эсрэг удаан хөдөлгөөнтэй бөгөөд ойлгомжгүй байдаг. Эхний хэсэг шүү дээ, тий? За хоёр дахь нь импульс нь заавал Эллиотийн ном дээрх шиг 5 давлгаа байх албагүй. Импульс нь 3 эсвэл ганц шулуутсан давлгаач бас байх боломжтой. Бичлэн дээрээ дахиж үзээрэй. Заавал 5 давлгаа байх ёстой гэж ордог тусан маркетинг уншин улам хүндрэлтэй болно. Үүнээс шалтгаалаад олон сэтгэл зүйн дарамтууд үүсээд арилжаа ашиггүй олон жил болж болно. За тэгээд 3. Аль тайм фрейм нь хамтдаа уншиж шүү. Аль тайм фрейм нь үл хамааран маркетинг фрактал зарчим үйлчилнэ. Weekly, daily chart дээрх зүй тогтвол бүхий ханшийн хөдөлгөөнүүд нь 4 цаг дээр 1 цаг дээр 30 минут 15 5 1 минут чартер ижилхэн давлгааны зарчмуудаар паттернууд үүсгэж ханшийг хөдөлгөнө. За мэдээж эндээс бол одоо яг fundamental инээдрэмээр ярьж бол бас болно. Гэтэ wave-ийг дагаж fundamental гарч ирдэг гэд энэ хүн хэлсэн. Яг надад бол ийм ихтгэл үнэмшил бас байна. Мэдээ бол яг тухайн үед л нэг ийм momentum те сэргэлт өгж байгаа нэг сэвж өгж байгаа л нэг ийм хэлбэр л байгаа. За тэгэхээр өнөөдөр хичээл ингээд дуслаа. Анхаарал хандууллаа. Баярлалаа.